Ингээд нэгдүгээр группийнхан маань уншлагатай тавтай морилно. За тэр хүний таны талаарх бодол нь юу вэ гэдэгтэр Light Zero-ийн Six of Wands болон High Priestess өдрүүд гарсан. За тэгэхээр хэрвээ энийг үзэж байгаа нэгдүгээр группийг сонгосон ганц бие crushтай хүмүүс байвал яг одоо сонсоорой. Тэр таныг бусдын дундаас онцгойрч, ялгарч ингэж чаддаг тий. Өөртөө итгэлтэй, олонний одоо танил гэх юм уу эсвэл алдартай олон дундаа одоо анхаарал татах үеэс олонний анхаарлын төвд байдаг хүн гэж харддаг юм байна. Гэхдээ таныг бүрэн ойлгож чадсан хэсэгтээ мэдээж эргэлзэж байгаа. Таныг жинхэнэ мэдрэмжийг ингээд таамаглах гэж хичээж байгаа гэх юм уу? Тэгж харагдаж байна. За тэгээд та бол яг түүнд тийм нууцлаг дахиад шимтэж уншиж дуусгаагүй те шимтэж унших их юмтай тийм ном шиг санагддаг гэх юм уу? За ийм бодол төрж байгаа юм байна. За нэгдүгээр группийг сонгосон хостой хүмүүс. За нөхөртэй найз залуутай хүмүүсийн хувьд бол Six of Wands, High Priestess хоёр хүзэр маань юу илтгэж байгаа вэ гэхээр тэр хүн таны үнцэн хичээл зүтгэлийг дотроо үнэлдэг. Гэтэ сүүлийн үед болохоор High Priestess доош харж бууснаар хоорондоо бүх зүйлээ нээлттэй ярилцаж чадахгүй байгаа мэт тийм мэдрэмж бас төрж ийн, тийм бодол төрж ийн. Тэгээ зарим бодол эргэлзээгээ дотроо хадгалж явж байгаа тийм шинж ажиглагдаж байна шүү. Гэхдээ тантай одоо 1 жил үргэлжсэн 10 жил амьдарсан хамаагүй тантай өнгөрүүлсэн тэр цаг хугацаа хичээл зүтгэлийг бол дотроо маш одоо үнэлж явдаг. Таныг бол маш үн цэнтэй одоо өндрөөр үнэлж авдаг юм байна шүү. X-гээ бодоод нэгдүгээр группийг сонгосон хүмүүс байвал X нь таныг одоо ч гэсэн өөрийн амьдрал чухал байр суурь эзэлдэг хүн гэж боддог юм байна. Гэхдээ саллалтын дараа яг таны юу мэдэрч юу бодож байгааг ойлгохгүй та хоёрын хооронд үлдсэн асуултуудын хариуг дотроо хайж явдаг бололтой. За тэгвэл хоёрдугаар асуулт буюу түүний ямар мэдрэмж байгаа вэ гэдэг асуулт байгаа. За энэ дээр бол Lover Circle дэлгэсэн. Хэрвээ та crushтай ганц бие хүн байгаа бол яг таныг crush чинь таны тухай ямар мэдрэмж төрж ийна гэхээр зөвхөн сонирхолтуудыг биш байж болох юм байна. Илүү ухаанаараа тайлбарлах гэж оролдох тусам улам будлаад харин зүрх сэтгэл нь бол таны зүг татагдчихж байгаа. Дотроо өөрөө мэдэрч байгаа гэсэн үг. Ухаанаараа гэдэг нь илүү логикоор ингээд за би юу болоод байна те. За би одоо за таныг сарна гэдэг бол би сарнаад одоо юу болоод байна те. Дурлаад байна уу, хайрлаад байна уу, сонирхоод байна уу, крашлаад байна уу, яг хошд яах ёстой вэ гэд ингээд логикоор бодохоор ингээд маш их юм будлаад байгаа юм байна. Гэтэ яг түүний тэр таны краш зүрхээ сонсох юм бол танд бол сэтгэл зүрх нь бүр ингээд татагдсан байгааг бол дотроо бас мэдэрч чадаад байгаа юм байна. Хэрвээ бүх айдас эргэлзээгээ хойш тавьж чадах юм бол таны краш үнэхээр юу хүсэж байгаагаа ойлгох байсан гэсэн тийм энерги мэдрэгдэж байна. За хэрвээ та найз залуутай тэ нөхөртэй хостой бол тэр таны талаар ямар мэдрэмжтэй байна гэхээр зүгээр нэг хамтрагч тэ найз охин эсвэл зүгээр л нэг эхнэр гэж харахаас илүү сэтгэлийн амраач чаддаг хүн гэж таныг мэдэрдэг юм байна. Зарим асуудал гарсан байсан ч гэсэн дотооддоо мэдрэмж нь та хоёрын холбоог илүү үн цэнтэй гэж хэлсээр л байгаа юм байна шүү. Тэгэхээр оюун ухаанаас илүү зүрх сэтгэлний энэ харилцааг сонгож байгаа мэт тийм мэдрэмжийг авч явдаг юм байна. Та ганц бие X-ээ бодож энэ нэгдүгээр группийг сонгосон бол таны X таны талаар ямар мэдрэмж тээж байгаа вэ гэхээр түүний зүрх сэтгэл бүрэн хаагдаагүй байж болно. Оюун санаагаараа өнгөрсөн зүйлийг дууссан гэж бодохыг хичээж байгаа ч гэсэн дотоод мэдрэмж нь таныг бүрэн тавьж явуулж чадаагүй, таныг одоо ч сансаар бодсоор байгаа юм байна шүү. За тэгвэл 3 дугаар асуулт бол тантай харилцах энэ холбоогоо хэрхэн үнэлж дүгнэж байна гэдэг дээр Hermit хүзэр урваараад Hanged Man хүзэртэй гарч ирсэн. Хэрвээ та crushтай ганц бие хүн бол энэ холбоог таны crush энгийн одоо харилцаанаас илүү зүйл болж магадгүй гэж мэдэрдэг. Гэхдээ одоогор бүх зүйл ингээд удаашралтай тодорхойгүй байгаа мэт ингэж өөрөө хүлээж авч байна. Магадгүй аль нэг тал нь дотоодоо хийх бодоод бодит алхам хийхээсээ өмнө цаг хугацаа хэрэгтэй байж
болохоор харагдчихэ шүү. За зүгээр цаг хугацааны л асуудал байна. Тэрнээс биш та ганцаараа крашлаагүй, тэр хүн бас ганцаараа таныг крашлаагүй. Та хоёулаа бие биендээ юм матч үүссэн байна шүү. За хэрвээ та нөхөртэй найз залуутай бол таны нөхөр найз, таны хостэй та хоёрын холбоог тасрах хэмжээнд хүрээгүй ч гэсэн зарим асуудлыг өөр өнцгөөс харах шаардлагатай гэж үзэж байна. Магадгүй хостой хүмүүс маань сүүлийн үед хоорондоо харилцаа жаахан унтарсан, эсвэл үл ойлголцол зөрчилдөө үүссэн бол шууд одоо холбоогоо таслах ч юм уу те эсвэл салах гэхээсээ илүү зүгээр арай өөр өнцгөөс энэ асуудлыг харуул яасан бэ гэдэг ийм утга гарч байна. Тэгээд хоорондын зайч гэх юм уу те ойлголт одоо хол байгаа хосууд байж болох юм. Тэгээд ойлголцлын тэр зөрчилдөөн дутагдал нь болохоор төр зүрийн зогсонг байдал, харилцааны зогсонг байдал үүсгэсэн байж болох ч энэ нь төгсгөл биш. Харин зүгээр эргэцүүлэх, бодох, одоо төр зогсолт хийх үе юм аа гэж таны хос харилцаагаа өнөрлөлтөд үнэлж байгаа юм байна шүү. За хэрв та ганц би X-ээ бодоод энэ группийг сонгосон бол таны X бол энэ холбоог бүрэн мартагдсан зүйл гэж бол үзэхгүй байна. Гэсэн ч одоогоор нөхцөл байдал одоо хөдөлгөөнгүй хинэж бодит алхам ингээ хийхгүй тий угаасаа ингээд харилцаагаа дууссан гэд хоёр талд байгаа. Тэгээ энэ холбоо одоо түүнд сургамж мэдээж өгсөн өөр өнцгөөс амьдралаа харахад хүргэсэн ийм харилцаа байсан гэж дүгнэж харж байгаа юм байна шүү. Ингээд нээлттэй уншлах нь товч бөгөөд нэлийн тодорхой болсон байх гэж найдаж байна. Тэгээ нэмэлт уншлах дээр юу харж өгөх вэ гэхээр ойрын ирээдүйд түүний хийх алхам юу вэ гэдгийг харж өгье. Тэгээ та хоёрын хоорондын гол саад харилцааны гол саад юу байгаад байна вэ? Одоо кармын те даалт тийм сүнслэг шалтгаан нөлөөлөл нь юу байна вэ гэдгийг харж өгье. Тэгээд танд ирж байгаа хайрын зөвлөгөөг харж өгье. Тэгээд та бүхэн маань нэмэлтээ авахыг хүсвэл чатаараа холбогдоод нэмэлтийнхаа линкийг төлбөрөө төснөөр авах боломжтой шүү. Ингээд 2 дугаар группийнхэн маань уншлагтаа тавтай морилно. За тэгэхээр эхний асуулт бол түүний таны талаарх ямар бодолтой байна вэ гэдгийг харж өгч байна. Хэрвээ та краштай ганц бий бол тэр таныг тогтвортой, найдвартай хүн гэж хардагч, зарим үед өөрийгөө хит их ачаалт оруулдаг те эсвэл бусдад бүхнээ зориулж яваад өөрийгөө орхитуулдаг гэдэг мэт тийм бодолтой юм байна. Таныг халамжтай хүн гэж боддогч дотроо юм шархалсан эсвэл сэтгэлээ бүрэн нээхэд бэлэн биш байгаа тал байж магадгүй гэж таныг харж байгаа юм байна. За хэрвээ та хостой бол, найз залуу нөхөртэй бол за тэр хүн таныг яг одоогоор юу гэж бодож байгаа вэ гэхээр за энэ харилцаанд бол маш их зүйл зориулдаг хүн гэж үнэлдэг. Гэхдээ сүүлийн үед та өөрийн хэрэгцээ мэдрэмжээ хойш тавиад хитрхи их үүрэг хариуцлага үүрж яваа мэт харагдчихж магадгүй. Тэгэхээр тэр таны тэр ядаргаа сэтгэл санааны ачааллыг анзаарч байгаа ч энийг хэрхэн илэрхийлэхээ сайн мэдэхгүй байгаа бололтой юм шүү. Хэрвээ та ганц би X-ээ бодоод 2 дугаар группийг сонгосон бол тэр таныг нэгэн цагт өөрт нь тайван дулаан мэдрэмж өгдөг байсан хүн гэж одоо бодож явдаг юм байна. Гэхдээ харилцааны төгсгөлт нь бол аль нэг тал нь өөрийгөө хитрхи их золиослж сэтгэл санааны хувьд ядарсан байсан гэсэн тийм бодол түүнд үлдсэн байж болохоор харагдаж байна. Тэгвэл 2 дугаар асуулт нь юу вэ гэхээр түүний таны талаар мэдэрч байгаа мэдрэмж нь юу вэ гэхээр за ганц би краштай хүмүүс бол таны бодож байгаа хүн бол тэр одоо мэдрэмжээ хүчээр тодорхойлох гэж оролдохоо болж бүх зүйл аяндаа өрнөхийг зөвшөөрөхийг хүсэж байгаа гэх юм уу? Та хоёрын холбоо хаашаа хүрэхийг одоогоор бүрэн мэдэхгүй ч мэдхийг одоо маш их хүсэж ирмэлцэж байгаа зүйл байхгүй. Хувь тавилан цаг хугацаа өөрөө тэр замыг нээж өгөх бах. Тэгвэл ингээд харилцаа үүсгэе гэдэг тийм одоо мэдрэмжтэй байгаа юм байна шүү. За хэрвээ та хостой бол таны хос та хоёрын харилцаанд өөрчлөлт, шин шат ирж байгааг мэдэрч байгаа юм байна. Өмнөх хэм маяг хуучин асуудлуудтай зууралдах тусам илүү нөгөө харилцаан дээр жаахан дарамт гэх юм уу тийм зүйл нэмэгдэж илүү нөгөө уян хатан хандах үед бол та хоёрын холбоо шинэ өнгө төрхтэй болох боломжтой гэж дотроо мэдэрч байгаа юм байна. Тэгэхээр энэ мэдрэмжийг сонссон хостой хүмүүс маань одоо харилцаагаа шинэ шатанд гаргах
өмнө нь хийж байгаагүй тэр зүйлсийг хийх дээггүүтэх илүү одоо харилцаагаа гал халуун болгох тэр зүйлсүүдийг авах юм бол түүний мэдрэмжэд одоо тохирсон гоё үйлдэл болох боломжтой юм байна гэж харагдчихээн. За тэгээд хэрвээ та ганц бие X-ээ бодоод энэ группийг сонгосон бол таны X өнгөрсний хүчээр барих эсвэл одоо бүхний хуучин байранд нь буцаах гэсэн одоо мэдрэмж байхгүй илүү нөө хувь заяаны урсгал даатах хандлагатай болсон байна. За бүх юм болдгороо л болж байгаа юм байлгүй дээ гэсэн мэдрэмжтэй. Тэгээ түүний дотор бүрэн ингэж одоо юу гэдэг юм бүрэн ингээд дотроо тань ингэж мартсан тийм мэдрэмж мартаагүй тийм мэдрэмж одоо байж болох ч гэсэн зүгээр бүх зүйл зөв газараа зөв цагтаа тэгээ тодорхой болно гэж бодож итгэж мэдэрч явдаг тийм энерги байна шүү. За 3 дахь асуулт нь юу вэ гэхээр тантай харилцах одоо тантай холбогдсон харилцаа холбоогоо хэрхэн дүгнэж байна вэ гэдэг дээр болохоор хэрвээ та ганц бие crashтай бол за high priestess үзэр болон seven of swords үзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ одоо юу гэдэг энэ холбоог таны crash илүү нууцлаг тайлбарлахад хэцүү тим хоорондын одоо бие биендээ мэйчилсэн таталцал гэж мэдэрдэг. Гэтэ нэгэн зэрэг одоо аль нэг тал нь мэдрэмжээ бүрэн ил гаргахгүй бодлоо дотроо хадгалж явдаг. Тэгээд таны краш өөрийг нь крашлж ингэж бас мэддэг гэх юм уу, мэдэрдэг гэх юм уу. Тэгээд ил одоо бие биендээ хэлэхтэйгүү чат бичээгүү гэх юм уу те эсвэл одоо ил крашлдаг сайн татагдж байгаа гэсэн зүйлээ бие биендээ мэдэгдээгүй зүйлс энэ холбоонд хамгийн их нөлөөлж байгаас магадгүй харагдчихээн шүү. Тэгэхээр таны крашс таныг крашлдаг байх бүрэн боломжтой харагдчихээн. За хэрвээ та хостой бол та хоёрын холбоог илүү гүнзгий зүүн совингороо холбогдсон гэж таны хос энэ харилцаагаа үнэлж дүгнэж харддаг юм байна шүү. Гэтэ зарим асуудал илэн далангүй одоо байж чадахгүй байгаа мэдрэмж төрж байгаа юм байна. Буруу ойлголт, нуугдмал одоо тэр нууцлаг зүйлүүд эсвэл нуусан гомдлууд эсвэл хэлж чадаагүй үгс гэх юм уу та хоёрын хооронд зай үсгэж байгаа мэт одоо мэдрэмж төрдөг гэх юм уу тийм мэдрэмжтэй харагдчихээн. За хэрвээ та ганц бие X-ээ бодоод энэ группийг сонгосон бол таны X энэ одоо та хоёрын хоорондын өмнө нь байсан холбоогоо хизээж бүрэн ойлгож дуусаагүй мэт мэдэрдэг. Зарим үнэн, зарим мэдрэмж ил гарч амжаагүй үлдсэн гэж боддог. Түүний хувьд энэ холбоо дотроо маш их асуулт үлдээсэн. Ерөөсө бүрэн хаагдаагүй бүлэг шиг санагддаг гэх юм уу? Яагаад гэсэн юм бол? Яагаад энэ харилцаа дууссан юм бол? Яагаад бүх юм ойлгомжгүй байсан юм бол? Миний энэ үйлдэл, энэ сэтгэл яагаад одоо хүрээгүй юм бол? Эсвэл одоо яагаад ингэж надад хандсан юм бол гэдэг ч юм уу те. Бөөн одоо яагаад гэсэн тийм мэдрэмжтэй байгаа юм байна шүү. За ингээд богино уншлага нь үгээр өндөрлж байна. Ингээд нээлттэй уншлага нь товч бөгөөд нэлээд тодорхой болсон байх гэж найдаж байна. Тэгээ нэмэлт уншлага дээр юу харж өгөх вэ гэхээр ойрын ирээдүйд түүний хийх алхам юу вэ гэдгийг харж өгье. Тэгээ та хоёрын хоорондын гол саад харилцааны гол саад юу байгаад байна вэ? Одоо кармын те даалт тийм сүнслэг шалтгаан нөлөөлөл нь юу байна вэ гэдгийг харж өгье. Тэгээд танд ирж байгаа хайрын зөвлөгөөг харж өгье. Тэгээд та бүхэн маань нэмэлтээ авахыг хүсвэл чатаараа холбогдоод нэмэлтийн линкийг төлбөрөө төснөөр авах боломжтой шүү. Манай 3 дахь группийн маань уншлагатаа тавтай морилно. За тэгэхээр таны тэр бодож байгаа хүн таны талаар ямар бодолтой байгаа вэ гэдэг асуултан дээр Ace of Wands хүзэр маань уруу хараад Knight of Wands хүзэр гарсан. Хэрвээ та crush-а бодоод энэ группийг сонгосон бол тэр таныг өөрт нь хүчтэй ингэж одоо мэдрэмж төрүүлдэг тий сонирхол нэлээд хөдлөгдөг сонирхол нийцдэг хүн гэж хардаг. Гэтэ яг одоогоор энэ холбоог яг яаж эхлүүлэх ямар алхам хийгээ сайн мэдэхгүй эргэлзэж тэнэгэлж байгаа харагдчихээн. Тэгээ таныг одоо таны зүг ингээд хүсэл байгаа ч гэсэн ингээд нэг шийдвэргүй байдал юм хөдөлгөөнгүй байдал эсвэл нэг цаг хугацааны яг тохироонд бүрдэж өгөхгүй гэх юм уу иймэрхүү зүйлс түүнийг саатуулж байгаа байж болох юм байна. За хэрвээ та хостой хүн бол таны хос таныг одоо ч өөрийнх нь дотор хүсэл тэмүүлэл төрүүлдэг хүн гэж боддог.
Гэтэ сүүлийн үед харилцааны эрч хүч өмнөхөөсөө арай өөр болсон. Зарим зүйл зогсног байдалд орсон мэт санагдчихэж магадгүй. Нэг талаар ийм илүү ойртох хүсэлтэйч нөгөө талаараа бүх зүйл хуучин шиг ивш болсон гэх тийм бяцхан мэдрэмж түнд төрж байгаа бололтой шүү. Тэгэхээр харилцаагаа илүү шин шатанд гаргах, илүү гал халуун болгох тал дээр бас анхаараарай. За хэрвээ та ганц бие X-ээ бодоод 3 дахь группийг сонгосон бол тэр таныг мартаагүй байна. Харин ч та хоёрын хооронд байсан тэр хүсэл тэмүүлэл, сэтгэл тогтлыг эргэн санаж явдаг. Гэхдээ өнгөрсөн нөхцөл байдал эсвэл тийм шийдэгдээгүй зөрчил асуудлууд нь дахин эхлэх тэр алхмыг хойш татж байгаа мэт гэх юм уу? За ийм бодолтой мэдрэмжтэй байна. Гэхдээ таныг мартаагүй хүсэл тэмүүл хэвээрээ байна гэхээр нөгөө таны X арай нөгөө та хоёрын харилцаа салаад удаагүй гэх юм уу? Холбоогоо таслаад удаагүй нэг тиймэрхүү X-тэй хүмүүс байж болно. За хоёр дахь асуулт нь юу вэ гэхээр түүний таныг юу гэж мэдэрч байгаа мэдрэмж юу вэ гэж асуусан. Тэгэхээр энэ дээр бол Lover's Oracle card нэгдсэн зургийг та бүхэн харж байгаа ба хэрвээ та ганц бие crush-а бодоод сонгосон бол таны crush бүх зүйлийг хүчээр яаруулахыг хүсэхгүй байна. Нөхцөл байдал өөрөө хаашаа хөдлөхийг хүлээхийг хүсэж байгаа. Магадгүй ингээд таны хооронд одоогор тодорхойгүй зүйл байгаа ч гэсэн тэр таны crush энийг эсэргүүцэхээс илүүтэй зүгээр хүлээн зөвшөөрөхийг сонгож байгаа. Ер нь бол урсгалаараа болтой. Тэ уулзах хэвээр хүмүүс уучрна гэдэг ч юм уу те. Иймэрхүү илүү тайван хэмнэлтэй байна. Хэрвээ та хостой бол таны хос таныг болон энэ харилцаагаа төгс байх ёстой гэсэн ийм хүлээлт байдаг гэхээсээ илүүтэй илүү бодит байдлаар нь хүлээн зөвшөөрөхийг хичээж байгаа. Зарим өөрчлөх тийм боломжгүй зүйлсийг хүчээр засах гэж оролдох тусам дарамт үүсдэг, ачаалал үүсдэг гэдгийг дотроо ойлгоод эхэлчихсэн тийм мэт харагдаж байгаа. Тийм бодол мэдрэмжтэй байна гэсэн. Хэрвээ та X-ээ бодоод энэ группийг сонгосон бол таны X өнгөрсөнд болсон зүйлсийг баг багаар хүлээн зөвшөөрч сурж байгаа. Баг багаар тавьж явуул сурж байгаа. Тэгээ энэ нь мэдрэмж байхгүй болсон гэсэн үг бол биш. Бүх зүйл юу гэдэг таны X-ийн хүснээр өрнөөгүй байсан ч гэсэн хувь тавиланг буруутгахгүйгээр илүү хүлээн авч сурах шатандаа явж байгаа гэх юм уу? Тийм энерги ажиглагдаж байна. За хамгийн сүүлийн асуулт бол тантай харилцах холбоо байгаа штэ. Тэр холбоог таны бодож байгаа хоорондын харилцаа холбоогоо хэрхэн дүгнэж байна вэ гэдэг асуултан дээр болохоор Five of Swords болон Page of Wands үзрүүд гарч ирсэн. Тэгэхээр хэрвээ crushтай хүмүүс байгаа бол таны crush энэ холбоог илүү сонирхолтой, сэтгэл тогтлуулдаг гэж харж байгаа. Ингэж үнэлж дүгнэж байгаа. Нэгэн зэрэг тийм үл ойлголцол эргэлзээ эсвэл нэг тийм жижигхэн тэр дотоод нэг тэмцэл байгааг ингэж мэдэрдэг. Гэхдээ бүх зүйл бүрэн дууссан гэж үзэхгүй. Цаашид энэ харилцаа илүү хөгжих боломжтой холбоо гэж харж байгаа. Тэгэхээр нэлээд нааштай мэдээ байна шүү. Хэрвээ та хостой бол таны хос сүүлийн үед та хоёрын хооронд маргаан, үзэл бодлын зөрүү, эсвэл бие биенээ бүрэн ойлгоогүй тийм зүйлс болсон байж болох юм. Гэхдээ энэ бол энэ харилцаанд шинэ эрч хүчийг, эрчмийг авчрах, шин шатанд хүргэх бүхнийг дахин эхлүүлэх боломж байсаар байгаа гэж дүгнэж байгаа. Тэгэхээр нэг ясны та хоёрын харилцааны нэг цикл дуусж байгаа. Шин шатанд хүрэх болсон байна гэдгийг хүлээн зөвшөөрчихсэн тийм хүлээлттэй байгаа гэх юм уу. За X-тэй хүмүүс маань болохоор энэ холбоог ямар нэгэн трама, шарах, эсвэл үл ойлголцол дагуулсан харилцаа байсан гэж хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ бүх сайхан зүйлсийг бол болж исэн сайхан дурсамж, сайхан зүйлсийг бол үгүйсэхгүй дотроо зүгээр арай ингэж өөрөөр байсан бол хэрвээ тэгсэн бол гэсэн тийм бодол үе төрдөг байж
болно. Зарим хүний хувьд бол энэ дахин холбоо тогтоох тэр боломжийг гэх юм уу, зарим хүний хувьд зүгээр л дуусаагүй яриаг тийм илэрхийлж байгаа ийм энерги явж байна шүү. Ингээд нээлттэй уншлах нь товч бөгөөд нэлээд тодорхой болсон байх гэж найдаж байна. Тэгээ нэмэлт уншлах дээр юу харж өгөх вэ гэхээр ойрын ирээдүйд түүний хийх алхам юу вэ гэдгийг харж өгье. Тэгээ та хоёрын хоорондын гол саад, харилцааны гол саад юу байгаад байна вэ? Одоо кармын те даалт тийм сүнслэг шалтгаан нөлөөлөл нь юу байна вэ гэдгийг харж өгье. Тэгээд танд ирж байгаа хайрын зөвлөгөөг харж өгье. Тэгээ та бүхэн маань нэмэлтээ авахыг хүсвэл чатаараа холбогдоод нэмэлтийнхаа линкийг төлбөрөө төснөөр авах боломжтой шүү.